За Монголын төсөл хэрэгжиж эхэлснээс хойш бол артерийн гипертензив буюу цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчний эртэлрүүлэн үзлэг бол хамаагүй сайжирсан. Дээрээс нь иргэдийн нөгөө нэг оролцох итвэх айгүй өндөр болж байгаа. Яагаад тэгэхээр цаанаас нь нөгөө холестерин, сахар зэрэг юм нөгөө шинжилгээний аппаратуудыг бас бид хэдд өгсөн учраас хүмүүс шинжилгээ хийлгээд тэгээд нөгөө эртэлрүүлэн үзлэгт хамрагдахтаа айгүй итвэхтэй байгаа. Би сарын өмнөөс цусны даралт жоох ихсэх маягтай толгой өвдөө дотор мохороод шинж тэмдэглэхээр нүрхийн эмчтэй ханд үзэлсэн. Ингэснээр би цусны даралтаа хэмжүүлэхэд цусны даралт жоох ихссэн байсан. Тэгээд энэ Монпен гэдэг энэ цусны даралтын ихсэлд чихрийн шижингийн эртэлрүүлийн төсөл хэрэгжиж байгаа гэдээ би энэ шинжилгээнд хамрагдаж үзэлсэн байгаа. Тэгээд одоо бол сарын дараа үзүүлэхэд ерөнхийдөө бол доктортой болсон байна. Нэгдүгürt бол нүрхийн эмч маань надад амьдралын хэв маягийг зөв болгох тал дээр аюул ойлгомжтой ойлголтыг надад өгсөн. Түүнийг би амьдралдаа хэрэгжүүлснээр одоо гэрээсээ ажилдаа ирэхдээ машинаар ирдэг, ажилдаа гэрлүүг явахдаа машинаар явдаг гэсэн бол алхахдаг болсон. Зөв хоолтыг гэр бүлдээ зөв хооллож орой 6 цагаас хойш хоол идэхгүй, өөх тас багтаа, холестерин багтаа хоолт хүнс тэжээлийг хэрэглэдэг болсон.